Би цагаан сараар ялгарууллагч бууз иднэ. Сансарт амьдэрдэг байсан. Сансарын Сансарт бичээд энд биш шүү дээ. Дээр биш шүү. Биш тий. 13 манай доошин очоод шүү дээ. Цацаг алдан. Улаан хөлтэй суперконтиг санаж байна уу? Улаан хүнтэй байсан юм уу? Улаан жаалх болсон шүү дээ. Улаан цаастай цэнхэр цаастай үе байдаг гэсэн шүү. Цэнхэрл байгаа шүү дээ. Би сүүлд төрсөн харин байгаль айгу дөрөв байсан хүн. Харин Монгол ирчээд байгаль айгу сайн хайлах ёстой зүйл гэж мэдэрсэн байхгүй юу? Чагч нөр подкастын нэр юм уу? Шарч нөр бичэн. Шарчмуур Жент тавтай хөтлөгч Сарнаа. хөтлөгч Мамураашо. Бидний өнөөдрийн зочин Ким Буйна. Ким Буян гэдэг. Ким Буян. Сайн байцгаана уу? За бидний одоо сошиалгаар бол нэлээд танилцуулаад байгаа. Буйна ах маань ирсэн байгаа. За Ким Буян. Тий. Тэгээ Солонгос улсын иргэн Монголд одоогоор 8 жил болсон. 8 жил амьдарч байгаа тийм. Нэр үл Шарчигнуур бичээ. Тэгээд яагаад тэгж хэлсэн гэхээр одоо бидний нөгөө баг бахад иддэг байсан энэ янзаг гэж бичээнийг одоо тавьсан байна. Тэгээ энэ бол монголчуудын одоо бүх монголчуудын мэддэг хүүхэд настай холбоотой юм бичээ. Тэгээ таныг бас ингээд энэ бичээнээр дайлж байгаа шүү. Баярлалаа. Эдэд үзээрэй. За. Тэгээ амт нь ямар байна те? Одоо шүү ич болов. Амар үзэж гин үү? Таавал мэдэн штэ те? Аха. Хэдэн жил юм манай шоуд Монголд айгу баг бахтай ирж исэн. Тэр тухайгаа ярьж. За. За би отоогоос за жуудаад. За 30 хэдэн жил юм ирсэн байна. 3 сартай байсан би. Ирснээ сандгүй. Үгүй. Мэдээж өгөөнийг мэдсэн чинь тэгээд эргэн тойрон дандаа монголчууд байсан. Гэртээ японоор ярьдаг. Гадаа монголоор ярьдаг. Тийм орчинд өссөн. Тэгээ манай подкастт монгол хэлээр ярьдаг. Тэгээд бид нэр Монгол улсад амьдардаг маш олон гадаад иргэд байдаг. Монгол хэлийг сурах гэж байгаа маш олон дэлхийд дахинд маш олон гадаад хүмүүс байгаа. За тэр хүмүүст бас монгол хэлээр бид нэр энэ подкастаас ярилцаж хүргэх. Мөн манай подкастын одоо бас нэг онцлог нь юу байх вэ гэхээр гадаад хүмүүсийн бодлоор одоо бидний амьдарч байгаа Монгол ямар байх вэ? Тэ ямар байна, ямар байсан. За тэр бас тухай ярилцах гэж подкаст эхлүүлж байна. Хэдэн онд Монголд ирж ирсэн бэ? Би 2010 онд Монголд ирсэн. 11 сард тий. За. Токиод амьдардаг байсан байхгүй юу? Тэр юм. Түүнээс хойш Монгол Улаанбаатар шууд ирсэн. Юм чинь хасаах 5 илүү тийм байсан байхаа. Айгуу хитэн гэж байна. Тий. Тэр үе шүү. Тий. Тэгээ ерөн судлаад ирээд одоо бууссан чинь Монгол энэ судалгаанаас өөр байсан зүйл байсан бэ? Жаахан ч гэсэн би хайлт сураад ирсэн байхгүй юу? 2 сар сурсан байхаа тэр үе. Сурсны дараа ирсэн чинь миний хэлж байгааг олохгүй хүмүүс нь. Би шал буруу жаахан дуудлагыг тийм буруу хэлжсэн юм шиг байсан. Тийм болохоор судалснаас илүү монгол хэл болж байгаа хэцүү байлаа надад. Тийм. жишээлбэл 선배노 바야를라 바야르테 지금 타 하샤 얍즈 배가 왜 지모 티 아니 에게 나들 티 데리죠 티 버튼스 삭정 헬때 벨라 소라힌 둘. 이 дог тасрал дээр нэрээ юу болсон бэ та? Хаана юу ийж? юу хийжсэн? Яг ажиллаа хийжсэн. Би 12 даа хортой амьдэрдэг байхгүй юу? Тэгээд лифтээр буугаад ирээд жоохон юм авахаар явж исэн. Юм чи тог болоод шатаар явах буцах юм бэ гэж бодоод ёо гэж бодоод. Тэгээ бас 90-ад оны бодол нэлээд гайгүй. 90-ад онд ямар үсэн юм бэ? 90-ад онд бол байнга ингээд тог тасардаг байсан. Манай гэрийн ширээн дээр дандаа ингээд лаа
бүр тавьсан байсан тийм. Оо. Унтрангууд шууд ингээд ээж маань ингээд шууд зэрч юм уу тийм. Галасаагаал. Монгол도? Тийм Монгол. 90 онд. 90 онд. 90 онд. Окей. 하는데 байсан. Тэр. Би сансарт амьдэрдэг байсан. Сансрын тийм. Сансарт бичээд энд биш шүү дээ. Дээр биш шүү. тийм шүү дээ. 13 만에 더싱 가져도 шүү дээ. 산살 투네. Тийм. Түнэлийн зүүн тал. Биш түнэлийн баруун талын. баруун тал. анх ирж байгаа 2010 он. За 10-ны Монголыг яриа те. тэр үе бол одоо онгоцны буудал өөр газар байсан. нийсэхт байсан. тэгээд яармаг зүгээр уудам тал байсан. тийш дээ. Тийш дээ, тийм биз дээ. Тийм байсан. Тийм. Зам нь засагдсан байсан уу? Үгүй байсан уу? Зүгээр шорон зам байсан уу? шорон зам биш байсан. харин ийм зам биш байсан. ийм өргөн зам биш байсан. ямар ч гэсэн шорон зам байсан байж байгаа. Шорон зам байсан баха. Тийм. тэгээд ирээд харин тэр үе бол би хаана хонсон бэлээ. би 13-т байсан байхаа тэр үе бас. зүгээр тийм. тэгээд Тухайн монголчуудын амьдрал амьдрал руу амар байсан байна. миний харснаас зүгээр ялгаагүй юм биш үү? Ягаад тийм? Одоо Тань та юу гэж бодож байна? би Яармаг одоо уудам тал байсан байж таарад байна шүү дээ. зүгээр тийм орчин болж тийм байсан. харин хүмүүсийн харилцаа ч юм уу хിവэрэ. тэр үе ханш бас өөр байсан шүү дээ. Та тэр 50,000 төгрөгөөр юу хэр их юм авдаг байсан бэ? 50,000. айгүй их мөнгө шүү дээ. Тийм, тэр үед те. Тийм. Баян зүрх заг очоод авмаар байгаа зүйл зөндөө авсан шүү дээ. Мах, түмс, лойвон. Тийм. Одоо 50,000-аар юу авч байна? Хаанаас юу авч байна? 50,000-аар би 50,000 бол одоо датад нэгтлэн. Тэгээд автобусны төлбөр төлнө. Тэгвэл бараг л 20,000 шүү дээ. Тийм. 30,000. Тэгэхээр үлдснээр KFC явд юм уу? Шүлгэндээ явд юм уу? Та хоёрт ингэ санагддаг одоо Монголд ингэ байж байгаад одоо арай хямдхан байгаад байдаг штэ Монголд те. Тэгээд Солонгост тийм штэ. автобусны мөнгө бол хямдхан да. Тийм. харин ер нь барааны мөнгө ч юм уу тийм хямдхан биш. Сүүлүүд бол Тийм. тий. Тэг Солонгост юм уу эсвэл Японд очихоор арай Солонгос Япон юм үнэтэй санагддаг уу? үнэтэй такси айгүй үнэтэй. Тийм. Тэгээд гал тэрэг бас үнэтэй. Дата бас үнэтэй. Дата тий. Маш үнэтэй. тий. Bang Wi-Fi хэд. Тэгээд мөн бол тийш тий. Тэгээд харин жишээлбэл бургер хэлсэн биз дээ KFC. миний 맥도날드 бол Солонгосын 맥도날드 ч юм уу очивол түгүргөөр 4,000 түгүргөөр бургернийг авч боломжтой шүү дээ. Тэр нь хямдхан. Эхний өнөөдрийн хамтран ажилласан газар Coffee and Wine House. За өглөөдөө кофе ууж болно. оройдоо та хоёр нь вайн уучлаа. Хүргэлттэй. Шаарчигноор Бичэн. Шаарчигноор бичэн. Ням. манай шаарчигноор бичэн подкаст маань өргөлжиж байна. Тэгээд одоо нэг монголчууд жоохон гээл заримдаа стресстэй байна л гэл ингэж. Юу нь ямар санагдаж байна? Nice байна уу? Ер нь Nice шүү дээ. Юу болж байна те? Гэгэн биш үү? Миний бодлоор сайн шүү дээ. Яг тэгээд сөрөг талаар бас зөндөө контент байгаа. Харин эрэг талаас бас зөндөө контент бүтээдэг хүмүүс байгаа юмч байна. Тэгээд харин миний хувьд монголчууд нь өөрийн нийгмийн асуудал ч юм уу тийм талаар сайн боддог хүмүүс гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд яаж шийдэх үү гэдгийн талаар ярилцдаг. Тэр нь айгу сайн соёл гэж бодож байгаа. Өөрө бодоод тий ярилцаад энэ яаж шийдэх үү гэдгийн талаар манай найзууд бас тэгж сайн ярьдаг.
болохоор миний бодлоор сайн гэж бодож байна. Тийм. Шоу юу гэж бодож байна? Монголчуудын бие биендээ аягүй сайн тусалдаг зам маш сайхан гэж бодож байгаа. Тий. Гэхдээ Японд бол бүр одоо бие бинийгээ танихчгүй болсон шиг нэг Харин манай монголчууд эсэргээрээ ингэж байдаг шүү дээ шоу. Японочууд их тийм тий тусрахгүй ингээл юм л бол ийм мэдтэй устай тийм байдаг гэж бодоод байдаг шүү дээ. Энэ ойлголт. Чи үсэх гэдэг тий. За өгөөсгөж байгаа жишэлтэй бас тийм зам байгаа л да. Гэхдээ монголчууд энэ дээр бол илүү гэж бодож байгаа. Айгу өмөр шүү дээ тий. Уучилдаг, юм өгдөг, юм өгч тусалдаг, гэхдээ оруулдаг, цаймаа уулгадаг тий. Хонуулдаг. Японд бол одоо нэг айлт ингээд хонуулыг ивэл солонгостой танихгүй хонуулах. Бас тий танихгүй хүнийг бол хонуулахгүй тий хамаатны гэрт өөрөө хоногтой ч гэсэн тий айгу санаа зовоод тий. Тийм шүү дээ. Солонгос ингээд айл болохоор хурдхан шиг тий эртний шиг эндээс явъя гэж бас боддгийн. Дөө гадаанаас ахтуу хамаатан садан гэртээ ирж байгаа юм шиг ирээ за өнөөдөр танаад очиж хонноо гэж ингэж ирчдэг. Тэр нь бас айгүй манай монголчуудын бас найрсаг тавуу тал нь. Солонгост бол бас хэцүү тий. Тэгж хоноо. Солонгост бас тий. Андаа ингээл найс байх гэж байхгүй шүү дээ. Баг зэрэг хай стрессж байгаа зү хүн юм чи. Аль нэг ч гэсэн хамаагүй тий байгаа шүү дээ. Харин Улаанбаатарт яг Улаанбаатарт стресс тийм авдаггүй шүү дээ. Би. Замын төвчлэл бас даасан. Төвчлэлтэй үе гарахгүй би. Зүгээр тийм цагийг сонгоод тийм сайн бодоод автобус суугаад Япон хурдан болоор эл болох хурдан эргэхийн гараад эргэхийн ирэх ч юм уу. Бол автобус. За би явган явж. Алхах. Улаанбаатар ч одоо бүгдээрээ нэг машинтай шүү дээ тий. Тэгээ бүгдээрээ стресстэй байдаг шүү дээ. Баг зэрэг. Машин би угаасаа машин байсан үг нь надад байсан юм шиг зарцсан. Яг гэвэл хэрэггүй юм байна гэж бодоод. Яа, хэрэгтэй шүү дээ. Хөдөө ямар байгаа шүү дээ. Өөрөө. Хөдөө яаж явж байна? Нэзийн машин. Нэза анда явита. Ари тийм 7 хоног бүр гардаггүй болоор хөдөө тийм болоод зүгээр зараад зогсоолын асуудал бас жоохон хэцүү байсан. Тийм шүү дээ. Зогсоол. Үн бас өндөр болоор тийм. Тэгээд ойрд автобусын зам тусгай зам болоод айгу хурдан болоод энэ надад айгу их таалагдсан. Тийм. Тэгээд одоо өдөрт 4 удаа энэ мянгаар явдаг биз дээ. Тийм шүү дээ. Тийм. Дамжин суулаа. Тий. Бис автобусаар зорчдог байхгүй байх. Тийм. Тэгэхээр айгу амар автобус нэгдүгээр автомашины зогсоол байхгүй. Хоёрдугаар автобус маш хурдан. Тийм. Тэгээ 1000 нүгрөөр өдөрт хаашаа явж байна. Тийм. Тэгэхээр энэ бол бас давуу тал байгаа. Тэгэхээр та хоёроос харсан байх. Шоус автобусаар явдаг гэсэн тий. Манайд нэг машин гэж байгаа. Хаяа унаад явна. Тийм. Гэтэ бас төгжирдэг учраас тийм. Аль болохоор хувийн ажиллаар бол би ерөөсөө машин барьдаггүй. Монголыг сураад ирсэн гэж байгаа шүү дээ тий. Би хамгийн эхний сурсан үг энэ шүү дээ. Эдийн засгийн ухаан. Би миний мэргэжил нь эдийн засгийн ухаан. Эдийн засаг байсан. Болохоор тэрийг жоохон багшаас сураад сэмбэнүүд юм уу тэр бас сурсан да. Харин жоохон хэлмээр санагдаад эдийн засгийн ухаан гэж. Харин зүгээр эдийн засаг гэж хэлдэг билээ. Тийм. Ямар ч гэсэн тэр үг хамгийн ихнээс сурсан. Тийм. Шоул одоо за хийд орохтой монголоор ч үстэй. тэгсэн. Яг ах ямар монгол хэлийг ямар монгол үг ангаасаа гаргаж ирсэн гэж мэдгүй. Тэгвэл тийм шүү дээ. Тийм ээ. Тийм. Гоё нөө. Гоё шүү дээ. Багаас хоёрын хэлээр. Тийм. Хэлдэг. Тас Япон хэлээр ярьдаг шүү. Харин би дунд сургууль ороод сурсан шүү дээ. Япон хэл бол. 2010 он хэрвээ Улаанбаатар хот хүн байсан бол ямар хүн байсан бэ? Дараад 2025 он одоо хүнээр хэдүүлээ Улаанбаатар хотыг төсөлж явъя л та. Хүн байсан бол? Тэг хэрвээ хүн байсан бол. Тэг ариун шинтэй ямар царай зүстэй ямар хувцастай хүн байх байсан бэ? Миний
산지간 нөгөө хүмүүс дандаа эристэ цамц юм уу? Эрис тийм хар Ямар хар эрис байна. хар ирсэн. Эрисаар хийсэн хувцас. Хар ирсэн. Сахин хувцас. Тий, сахин хувцастай. Сахун хувцас. Тийм ганган. Тийм. Аха. тэрэн жоо тренд байсан юм шиг санагдаж байгаа. Тийм болохоор би ч бас авчихсан. Би зурагч байгаа юу? Зургийг одоо байна. Тийм. Ари ямар ч гэсэн ямар гоё юм бэ гэж бодоод. Шоо юу гэж бодчих. 90 оныг хүнээр төсөөлөл. За Монгол царайд Орос хувцас өмссөн. Оо. гэж би боддог. Орос хувцас нь ямар вэ? Оросоос орж ирсэн хувцас. Зүгэрлээд тий ингээд төсөөлөд бодож байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үеийн Монголын одоо Тийм. замын байдал тий одоо байшингуудын байршил тий тэр загварууд нь дандаа ингээд Орос маягаар байсан. Тийм ээ. Бүх юм Орос маягаар тий. Гадаад гэвэл Орос байсан. Гадаад хүн гэвэл бас орсол гэж боддог байхгүй монголчууд. Оо. Тийм нөгөө Оросын соёл манай улсад ч маш их байсан. Орос хүн зөндөө байсан уу? Тий Орос хүн Тэр үе? тий зөндөө байсан. Аа. Тийм. Одоо энэ 2025. Солонгос маяг болсон юм уу? Энэ хүн юм шүү. Одоо бол ари илүү international Тийм. city болсон юм шиг санагдаж байна. Тийм. Улаанбаатарын хүмүүс. Тэгээд харин жоо хിവэрэ байгаа зүйл нь нүүдэлчин соёл ч юм уу байгалыг хайрлах хүмүүс хിവэрэ зөндөө байгаа. Тэг айгүй их байгаа болохоор би ч бас тийм айгүй их тийм дуртай. Тийм болохоор Улаанбаатарын хүмүүс бас жоо өөр Сөүл ч юм уу Токионоос харьцуулаад үзвэл байгалыг хайрлах хүмүүс зөндөө байгаа юм шиг санагдав. Танаа улс чи энэ ч л үнэхээр гоё шүү. Тэ? Тийм учраас улсаа их орноо бас хайрлах ёстой шүү. Тийм бодож үзүүлээд хэлмээр зүйл. Улаанбаатар биш улсын хувьд. Улсын хувьд Улаанбаатарын хувьд ч байж болно. Аха. Миний бод сая хэлсэн юм шиг аллаа. Нөгөө одоо Сөүл миний төрсөн нутаг бол Сөүл харин би Сөүлд төрсөн харин байгаль айгу дөрөв байсан хүн. Харин Монгол ирчээд байгаль айгу сайн хайрлах ёстой зүйл гэж мэдэрсэн байхгүй юу? Харин монголчууд нь угаасаа мэддэг, сайн мэддэг хүмүүс тийм өвсөөл гэх үү? Тэрэн хിവэрэ байгаасаа гэж бодож байна. Улаанбаатар хот гэх юм Монгол улсын нийслэл шүү дээ тийм ээ. Капитал тийм. Тэгээд төв гэсэн үг шүү дээ тийм. Хамгийн өндөр хөгжсөн, хамгийн том хүн, хамгийн олон хүн амтай хамгийн том хот шүү дээ тийм ээ. Гэхдээ бас ингээд хотын төвөөс те одоо за одоо баг 30 минут ч юм уу те нэг цаг явах юм бол ингээд тал нутаг ингээ харагдаж эхэлдэг байхгүй тийм ээ. Энэ чинь бас надад бол маш сайхан санагдаж байгаа байхгүй тийм. За том барилгууд байна бас гэхдээ бас ойрхон тийм байгаль маш ойрхон байдаг тийм. Одоо салхин гарч болдог. Тийм. Тэгээ одоо тэр за нэг зүйл юу гэж хэлэх үү те хайбрид гэж хэлэх үү те. Харин нэрээ. Тийм. Яг хайбрид city гэж би бодсон тийм. гэж наад. Тийм. Сайн талыг хоёр давуу тал одоо авч байгаа юм. Тэгвэл гуруулаа нэг Улаанбаатарын нэг саундтрек нэг дуу. Одоо ямар дуу байж болох вэ? Одооний тэр хайбрид нийслэл улсын тийм санаад орж байгаа дуу юу вэ? Монгол дуу. Улаанбаатарын дэвш. Сайн байна уу? Солонгорын харагдаа миний нийслэл. Юу вэ? 1982-оос 1986 илүү. Юу юм? Lemon дууны нэр шүү дээ. Сайн байна уу? Нийслэл. Тийм ээ 1986 гэдэг дуу юм бэ. Тий. Одоогийн үйлдэл бол би гинжин бас нөгөө Mrs. M минь юу лээ. Цас бүрийн тоогоор. Айгуу сонс.
Одоо зам алхахдаа Аха. дин дин дин. Сонсож. Оо ямар гоё юм бэ. Аа. Айгу. Шоо ямар дуу саундтрек зохиомоор нь Улаанбаатар. За уучлаарай би нөх одоо модулж ирсэн дуунуудыг сайн мэдгүй. Нөө жавлаа хэл яасан дураараа Юм бэ. Түрүүсэн нутаг хаана? Одоо сарнэ. хинти багнуур дургийг мэдхүү. Багануур дүрг. Тий. Мэдэн шүү дээ. Тэнд төрсөн. Оо. Машинаар 2 цаг явах. Тийм 2 Аха. цаг очиж байсан багнуур дүр. Очиж үзээгүй. Тийм. Багануур ямар газар вэ? Яг Улаанбаатар хотоос машинаар 2 цаг Аха. явна. Тэгээ маш цэгэр. Аха. Тэгээд олон залуучуудтай залуучууд маш их Оо, залуу. тийм. Тийм тэгээд Оо. нүүрсний уурхайтай. Аа. Одоо Улаанбаатар хотыг энэ За. зөвшөөр хангадаг том уурхайтай. Тийм Аа. жижигхэн хот. За. Гоё ш. Тэг гоё хот. Дараа нэг очиж үзээ. Яагаад ирсэн? Хот руу. Сургууль сурах гад юм уу да? Аа. Их сургууль сурах гад яагаад манай дүүрэг чинь нөгөө их сургууль байдаггүй. Аа. Тэгээд Улаанбаатарт их сургууль сурах гад ирсэн. Буцаад явах уу? Харин ээ. Та хоёр буцаад явах уу? Харин ээ. Мэдгүй шүү дээ. Тий. Хүний амьдрал болсон мэдгүй Тийм шүү шүү дээ. дээ. Өнөөдөр юу ч болж мэдэн шүү. Тий. Тий. За шооч яг нөгөө юу штэ одоо Монголын сургууль үгсийг үл хэлц үгсийг үл айгүй сайн мэдэн штэ тий. Надад За сайхан хэлцүү зааш өгч. За би бас сайн мэдгүй шүү. буу халий. Буу халий. Тий. Сая им буу. Буу халий. Буу халий. Та ямар хэлц үг сурч байна? Хоёрт. Эсрэгээр юу надаас асууж байгаа юм уу? Тий. Сая би энэ Чингис хааны нөө үг штэ. Энэ эвэл бүхий хийвэл бүвэ. Би баян боддог байхгүй юу? Нэг сонголт хийх үед одоо сонгоцсон хийвэл бүвэ гэж бодоод хийдэг байсан. Тийм. Надад айгу. Хэлцүү мөн үү? Харин. Мөн штэ айвал Мөн үү? бүхий хийвэл байна гэж хэлдэг. Тий. Тэгээд Тэмээ нар ойрто. Тэмээ дээр нар ойрто. Тэмэн дээрээс наран ор. Энэ хэдэгтэй хэлц үг үү? Хэлцүү биш үү? Тийм үү? Тийм шүү дээ. Тэмээ дээр бол нар ойрхон шүү дээ. Халуун. Тэмээ унж үзсэн дээ нэр. Унж үзсэн шүү дээ. Ямар байсан? Харин тэмээ бол морноос надад хэцүү санагдсан. Тий. Гүйхтэй баг үнэн биш үү гэж. Тий. Хэцүү биш үү? Ямар санагдав? Би тэмээ унж үзээгүй. Тийм үү? Монголд 30 жил амьдарчаад уу? Ер нь морь ундаг. Морь унжсан. За морь унжсэн. За унжсэн гэхүү ингээд зүгээр дээр нь сууж ирсэн. Монголчууд чинь 5 шуу малынхаа махыг Тийм. гэдэг. Ямаа, хойно, өхөр, адуу, тэмээ. Тийм. Тэгээд тэмээ адууны махыг яг монголчууд ховор гэдэг л дээ. Энэ махнуудыг нэгдэж үзчихсэн үү? Тий би тэмээний мах бол талын чадгаад очоод Өмнө гоё аймаг. тий өмнө гоё аймаг манай найзын гэрт очоод тий шарсан будаа идсэн тэмээний махтэй. Айгу амтдээс. Тийм үү. Тийм штэ. Тэгээд адууны мах бол жоо бие хална гэж сонсон. Тэгээд өөр жоо идэж үзлээ. Адууны мах гоё шүү дээ. Адууны мах хийжсэн. Адууны мах мэдгүй магадгүй идчихсэн баг. Харин хаяал иддэг тий. Нөгөө ханаа төрөхөд адууны махаар чи монголчууд их шүлж чаддаг. Бараг ийм уух шаардлагагүй юм. Бага насны хүүхдүүд айгу уртан ханаад эдгэрчдэг гэсэн. Яг бол адуу гэдэг мал чи өөрөө бусад 5 шуу малнаасаа маш хоол явж хоол олж иддэг. Тэгээд хамгийн чанартай, хамгийн шин тэжээлтэй өвс ногоо хоолтой мал чи өөрөө адуу гэдэг мал байхгүй. Тэгэхээр дараа үцэн үед бас яарсан үед адууны махаар шүлж тэгэрээ амлаа. Заах очоод адууны мах хүч. Тий. Тэгээ.
харин би нэг асуулт байгаа. Асуумаар байгаа зүйл. 5% бистэй тий. Тийм 5%. харин цаана юм уу царлаг бол яагаад ороогүй? Тэр 6 дахь шүү. 7%. Гэж хэлдэггүй. Монголчууд нөгөө төрөл зүйл дотроо сарлагыг нөгөө үхэр дотроо цуг ингээ оруулж Аа. тий. харин цаана оруулчаад 6% гэж. Тийм тийм. За баярлалаа. Шоул яг хүүхдээс байсан хүүхэд байсан учраас тухайн үед нөгөө ээж аав нь ямар соёлыг ер нь хамгийн түрүүнд Монгол соёлыг одоо зааж өгсөн. Эсвэл айгүй тийм гоё санагдчихсэн соёлтой. Ямар гоё соёл вэ? Би жишээлбэл Солонгос нөгөө метронд явж байгаад нэг залуугийн хөл дээр ингээд гიშгцэн. Тэгвэл уучлаарай гэх ингээд бариадсан чи тэр залуу ингээд гараа бүр ингээд oh my god тийм байх. Тэгээ би болохоор нөгөө ингээд бүр ингээд сурчихсан. Энэ бодлоор тэр соёл аягүй сайн гэж бодчих. Тийм үү? Тийм шүү дээ. Хөл ин гიშгэн хүн муу шүү дээ. Ер нь. Одоо Муу санагдсан шүү дээ. Солонгос хүний хувьд ч гэсэн. Харин Солонгос хүн бол ингээд жишээлбэл кафе ин газар ирвэл ингээд гişэн шүү дээ. Ингээд бол барьдаг үстэй Монгол бол. Харин Солонгос бол тэгээд юу ч шаардахгүй. Тэгээд надад муу санагдсан. Ойрдоо Солонгостой очсон чинь нээзээс тийм жоохон ямар муухай юм бэ гэж бодоод. Гар барихгүй юу гэж. Тийм. та бол одоо хүний хөл дээр гიშгүүл гар барих. Шууд гар. барих уу? Тийм, шууд барих. Одоо Энэ бас хамгийн түрүүнд сурч ирсэн. Тэгээд Монгол үндэстнээр очоод энэ хөөргөөр мэдлэх тийм соёл бас сурсан. Тэгээд банга би хөдөө явахдаа хөөрг авчраад явж байгаа. Тийм. Ямар хөөрг? хөөрг одоо нөгөө хөөрг нь ямар төрлийн одоо чулуу хөөрг тий? 9 шидийн чулуу байна. Чулуу байгаа юм биш үү? Ямар чулуу вэ? Олон төрлийн чулуу байгаа. Оо. Гангаан чулуу шүү дээ. Шаа хөөргтэй. Ямар ч гэсэн наран туульд авсан. Тийм. Гэтэ наран туул айгуу дайгуу та хоёр гэж удаа. Айгуу хямдхан тий. Тийм гоё шүү дээ. Тийм. Гоё айгуу гоё юм би. Гоё юм гэсэн чинь хямдхан байлаа. Бодсноос. Тийм болохоор шууд авчих. Наран туул ер нь хэр их явж байна? Би сарын нэг удаа ч юм уу. Тийм. Манай эхнэрийн наран туул явах айгуу дуртай байхгүй юу? Тийм. Тийм болохоор Шаа наран туул хэр явж? Бараг явахгүй шүү дээ. Хаяа манайд ирсэн зочдод агуулад тий. Монгол шир байна уу? Наран туул дээр очиод хүмүүс ер нь гадны хүмүүс болохоор ер нь бас ямар хөө хандлагатай. Нааг чимээгүй байх юм бол хүмүүс намайг гатаад гэж бодоод тий. Үнтэй хэлдэг байхгүй юу? Ууч Монгол хэлсэн юм гээд. Гатаад авчих. Таны бас тэгж гэнэ үү? Би болсон мэдгүй нэ. Өөрөө үнтэй гэж бодвол үнтэй нөө гэж гээд. Жон хямдруулж өгөөч. Тий. Тэгж хэлдэг. Нөгөө хүүхд тахта хамгийн түрүүнд одоо ухаанууд ерөнч одоо ээж аав нь одоо Монгол хүнтэй ингэдэггүй шүү гэсэн нэг тийм соёл сурч ирсэн зүйл юу байсан бэ? За ингэдэггүй шүү гэхээс илүүгээр ингэн шүү гэдэг зүйл хэлэх юм бол одоо том хүн чамд чихэр өгчээвэл хоёр алгаа дэшээ харуулаад хоёр хүлээж аваарай гэж заасан байгаа. Би нэг зүйл бас сурсан энэ. Ингэж авахта ингэсний дараа ингэ аав. Ингэхээс өмнө сав ингэ хүрээд дээдэл чинь хүндэлж чинь суух болгоон тий. Тэнгүүт л тэгээд бичэн аав. Одоо Сарчиг нуурс бичэн. Аваад тий идэн гэж сонсоод банга ингэдэг байсан. Тий сураад. тий ингээд надад бас энэ хүндэтгэх сэтгэл төрөх юм бэ гэж бод санагдлаа. Харин Солонгост бол ингэдэггүй шүү дээ. Ингэж авдаггүй. яадаг вэ Солонгост? 감사합니다. 오 맛있겠다. ингэ зүгээр. зүгээр үгээр хэлдэг. Үгээр. Баярлаа гэж. Харин хоёр гараараа аав
апл сайн гэж хэлдэг. Монгол талаар. Монгол хүмүүс ер нь морь унж чаддаг юм аюу гайхалтай шүү дээ. Сонирхолтой. Яг солонгосчуудын хувьд дугуй унах юм шиг морь унж чаддаг шүү дээ. Бүх солонгосчууд гайхдаг. Тэнийг сонсоод ер нь ундаг шүү гэвэл тийм. Монголд ирээд одоо хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл чинь энэ шүү. Монголын соёл надад тий айгу энгийн зүйл болцсон болох. Япон соёл ч гэсэн надад сонир биш юм шиг. Хоёр улсын тий ялгаа нь хүртэл надад энгийн зүйл байхгүй. Ялгаа тань хүртэл энгийн. Тийм. Зарим хүн идэх юм өгсөн бол заавал тий. Хоёр гараараа. Хоёр гараар аваад тэгээд амруугаа ямар ч гэсэн хийгээрэй гэж би. Яагаад Монголд ирэх болсон юм бэ? Яагаад Монголд ирэх болсон бэ? Одоо дэлхийд зөндөө хөгжилтэй улс байгаа шүү дээ, тий? Яагаад Монгол? Гоё шүү дээ. Яа тийм. Зүгээр шүү дээ гэж. Зүгээр шүү дээ. Гоё шүү дээ. Тийм. Би одоо бас уучлаарай мэдгүй. Дөрөвтэй болсон, хайртай болсон. Тийм болохоор одоо ч гэсэн хичнээн монгол хэлээ сураад монголын талаар сурах гэж байгаа. Яг энэ хүн яагаад дуртай вэ гэдгийг талтай адилхан асуулт байхгүй надад. Яагаад монгол дуртай вэ ч юм уу? Яагаад монгол хэл сурж байгаа юм бэ гэж надаас асууж байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй юу? Харин надад жоон сонин асуулт байхгүй тэр. Зүгээр яадын хэлчмээр санагдаад тий. Тий. Харин ер нь ингэж хэлдэгтэй солонгосчууд юм би Японд бас хайртай, солонгос бас хайртай. Харин Монгол яагаад хайртай гэвэл солонгост ч юм уу Японд байвал жоон жижиг сажиг зүйлийн талаар сайн боддог, анхаарад тий. Жишээлбэл 10 минутын дараа явах вэ? Одоо 15 минутын дараа автобус суугаад 25 минутын дараа метро суугаад юм уу? Тэр нь энгийн амьдрал байхгүй юу? Харин надад айгу стресстэй байсан. Стресс өгдөг байсан тийм жоон цаг барих соёл биш ээ. Зүгээр жижиг сажиг жоон дотор жижиг сажиг хэмжгээр ингээд жоон нарийн төлөвлөх тийм амьдрал лас илүү жоон томоор жоон том хараад өргөн үнцөвтэй хүн гэж бодсон байхгүй хүмүүс монгол хүмүүс бол тийм болохоор тийм мэдрэмж надад бас байвал сайн байна гэж сурмаар байна гэж бодоод тийм бодоод амьдрахыг шийдсэн хамгийн ихэндээ тийм. Одоо манай хүүхд залуучууд ч нь бол Монголоос явах их сонирхолтой шүү дээ. Одоо та энэ мэдчихэж тий. Гадагшаа явж суралцсан гэдэг байгаа. Одоо тэгсэн чинь шоу маань одоо 34 нас хүртэл Монголд амьдраад тий. Яагаад ингэ гадагшаа яваагүй ингээ Монголдо үлдсэн. За энэ тухай хэлэх юм бол одоо миний итгэл үнэмшил ч юм уу одоо миний ажилтайж холбоотой байгаа. Манай аав ээж хоёр яагаад анх Монголд ирсэн бэ гэвэл тий Монголд христийн тухай сайн мэдээлэлтэй энэ сургаалыг их түгээх гэж ирсэн байгаа. Би ч гэсэн тэр эцэг хийхээ дор өссөн. Тэгээ би өөрөө ч гэсэн христэд итгэдэг болоод тий. Тэгээд за үнийг бас монголчуудад би ч гэсэн ярья тийм ээ. Хэлтэй юм чинь өөрөө тий. Сурах шаардлагагүй. За тэгээд одоо тэрийг одоо баг өөрийн ажлаа болгосон гэж хэлэх үү тий. Тэгээд явж байна. Миний хувьд одоо яагаад Монголд байгаа вэ гэдг нь монголчуудад та яагаад монгол хүн болж төрсөн бэ тийм ээ та яагаад Монголд төрсөн бэ гэдэгтээ бараг төстэй асуулт болж байгаа. Аха. Өөрөө сонгосон биш харин тий. Багтаа бүр нэг мэдсэн чинь төссөн байсан тэгээд. Саний байгаа юм чинь гэж хэлсэн. Тийм Монголоос явал та ийм боломж байна штэ та нарт тий. Миний бодлоор гадаад улс хэрвээ явбал мэдэрнэ. Мэдэрнэ штэ. Манай Монгол гоё байсан штэ гэж. Мэдэрнэ штэ. Би ч бас Япон очоод солонгос гоё байсан штэ гэж бодсон байхгүй юу.
зүгээр нутаг гэдэг тийм яаж хэлвэ төрсөн нутаг гэдэг нь айгу чухал юм байна гэж бодсон байхгүй юу. Тэгээд адлан өв соёлтой хүмүүстэй харилцаад амьдрах нь хамгийн аз жаргалтай хэсгийн нэг гэж бодож байгаа амьдралын дээр. Тэгээд би ч бас харин би жоон сонирхон байна. Би санахгүй солонгос. Би бол солонгос зарим үе Япон сандаг. Харин зүгээр Монгол байвал жоон тав туутай бол тийм мэдрэмж төрөлтэй байхгүй юу. Карьер ч юм уу, мөнгөний асуудал ч юм, санхүүгийн асуудал ч юм, чухал та боловсрол ч юм уу. Чухал харин энэ бол амьдрал аз жаргалтай болгох арга барил байхгүй юу. Энэ бол зорилго биш байхгүй юу. Амьдрал дээр хамгийн чухал нь хоорондоо хайрлаач, сайхан харилцаатай бариад амьдрах нь айгу чухал гэж бодож байгаа. Гадаад ус бас миний хувьд бол явж болно гэж хэлмээр байна. Ани явж болно юм чинь миний бодлоор өөр санын шүү Монголыг гэж хэлмээр байна. Санын шүү. Сая хэлсэнчлэн hybrid city ийм дэлхийд хоор штэ нэрээ тийш үү. Тийм. Бангкок ч юм уу байхгүй штэ. Бангкок ч юм уу Индонезийн Жакарта ч юм уу ёо мэдгүй харин Вашингтон ч юм уу байгаль жижигхэн байгаа. Харин Монгол бол жоон гарвал гомшоо. Тийм шүү дээ, гоё шүү дээ, Тийм. Солонгосын хамгийн таалагддаг хот нийслэл таны хувьд юу вэ? Бас хүмүүс нь их таалагддаг тийм. Миний хувьд ойртой бол Сеул биш яана. Хөдөө. Сеулын хөдөө биш. Солонгосын хөдөө. Жишээлбэл миний ээжийн төрсөн нутаг Чонgyang гэдэг. Чонgyang бол халуун ногоо байгаа юм биз дээ. Ногоо өнгөтэй халуун ногоо Солонгосын. Тэр зөндөө гардаг газар байхгүй юу? Тийм болохоор би багасаа тийм халуун ногоо иддэг байсан. Тэр газарын амар тайван уултай, нууртай тэр газар айгу таалагддаг. Ойртой бол. Японы олон газруудаар би бас явж ирсэн. Тэнд амьдарч ирсэн баггүй юу. За ямар ч нутаг тийм онцлогтой байдаг шүү дээ тийм. Харин ер нь Японы хөдөө надад их таалагдсан. Асуу. Хөдөө гарах уу? Хөдөө явчих уу? Сайхан. Харин тиймүү маргааш тэрэлж явах уу? Ойш. Харин үнэндээ энэ Монгол улсад бол би монгол бичгээ сайн эзэмшиж чадаагүй. Нэг сайн ойлгохгүй. Тэгээ шалгалтын дээр бас ингэ муудун авч ирсэн. Харин дараа нь бас гэр бүлээрээ манайхан Өвөр Монголын хот руу нүгээд тийм бас 3 гаруй жил амьдарч ирсэн. Тэр үед би яг жинхнээсээ сурсан. Бас тэмхийн хүмүүс ч одоо хүртэл ингээд монгол бичгээр бичдэг, монгол бичгээр уншдаг. Өөрийн бодол санаагаа монгол бичгээр илэрхийлдэг шүү дээ, тийм. Тэгэхээр яг одоо амьдралын хэрэглээний тийм төвшөнд хүрсэн байгаа байхгүй монгол бичгийн чадвар. Яг тэнд яг би яг сайн эзэмшиж чадсан байгаа. За уншихтаа бол Кирилл амар. Бичгтээ бол монгол бичиг амар. Хурдан юм. Тий. Бас тий. Тэгээ бас тийм нарийн ялахгүй шүү дээ, тий. Зүгээр нэг гидсэл байвал тий. Үгийн дунд ингээд нэг гидс орсон байвал тэгээ юм уу тий. Өө юм уу. Тий. Энэ юу баг нарийн ботохгүйгээр ингээд шууд бичдэг байхгүй тий. Бичгтээ бол амар. Гэтэ уншихад жоохон төвхтэй байж магадгүй тий. За энэ тохиолдолд энэ эр үгүй юм уу тий. А юм уу ээ юм уу тий. Ям хэмээн. Опа. Опа биш шам. Опа гэмээр Найн толооны тэгээд би
2006 онд Японд очиж ирсэн байна. Их сургуульд. Тийм. Тэгээд 10 жил байгаад яа түүний дараа Монгол ирээд тийм байсан. Сүүлийн олимпийн өмнөх Тийм. Олимпик гоё байлаа. Би нэг настай үед олимпик болж ирсэн байхгүй юу? 1988 онд. Тийм. Гоё байсан. Итгэж чинь. Гэж. Би хүүхэд штэ жоохон хүүхэд штэ. Ёоч. Амнийур гайхаад санахгүй зүгээр. Би миний хувьд айгүй их хөгжижсэн үе байсан байхгүй юу? 80-аад оноос 90-аад он бол Солонгос их маш их хөгжсөн. Харин 98 онд айгүй жоохон дампуурсан орн болжсэн. Тэр үе. Түүхэн дээр бас айгүй алдартэйг хөө. Дампураад манай гэр бүл бас хэцүү болоод тийм хэцүү байсан. Тийм. Харин тийм жишээлбэл манай аав гэнэт гэртээ зүгээр компьютерийн тоглоом тоглож байсан байхгүй юу? Ингээд зүгээр ингээд тамиг татангаа ингээд за би сургуулиар явна шүү гэ. Окей яв гэд. Ийсэн чинь байгаа ингээд зүгээр хിവэрэ. Харин тэр үе ажилгүй болсон үе байсан байхгүй юу? Би тэр үе бол 5 дугаар ангийн хүүхэд байсан. Харин би одоо аав болсон шүү дээ тий. Одоогийн миний хувьд айгүй төгөөдөөд яахоо гэж бодсон байхаа гэж бодож байна. Тий. Гонитэ байсан байхаа гэж манай аав. Одоо аавыгаа ойлгож байна. Тий, одоо ойлгосон. Тий. Тэр үе бол зөндөө хүмүүс тий ажилгүй болсон шүү дээ. Тэгээд гэр бүлийн хаяад зүгталсан хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээд гэргүй болсон хүмүүс бас зөндөө байгаа. Тий. Тэр үе бас байсан юм аа. Миний хувьд хүүхэд байсан үед тэр хэцүү цаг өнгөрсөн болохоор манай ээж аав банк маргалддаг байсан. Тэр нь хэцүү байлаа. Тийм бол Японд хамгийн удаан амьдарч ирсэн хот хаана? хамгийн удаан Окаяма. Окаяма. Дайжгүй хот шүү. Нутаг бол Осака байхгүй юу? Аав ч гэсэн ээж ч гэсэн Осакагийн хүн байгаа. Тэгээд би бас хаяа Японд ингээ буцахтаа ч гэсэн Осакад байдаг байхгүй гэхдээ тий. Гэтэ за Осакаг бас бодох юм бол Окаяма нилээн газар том байгаа. Тэгээд тийш. Хүн амч гэсэн цөөхөн. Гэхдээ бүх юм байдаг. Тийш. Амьсгал бол хамгийн гоё газар шүү. Тий. Тэр мэдчихсэн үү? Осака төрсэн хүмүүс хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс зөндөө байгаа гэж. Сонсноо. Үгүй. Тийм шүү. Харин Тийм үү. ингэж хэлбэл айго прешо. Хошин шогийн театр зөндөө байгаа тийм. Тийм бас комедианууд Осака илг гэдэг нь зүгээр одоо бүр хошин шогийн аялал болсон байгаа байхгүй юу? Тийм болохоор би өмнө хошин шогч гэв. Хошин шогийн комедиан болмоор санагдаад Осака очсон байхгүй юу? Очоод сургууль байгаа. Тийм. Хошин шогийн хүний мэрэгжилтэй болдог сургууль байдаг шүү дээ. Тийм. Тэр нь жоо очоод үзсэн. Тийм. Харин айгу хэцүү байлаа. Ихүү инээхэн Gonna wear that dress you like, skin tight. Do my hair up real nice. And syncopate my skin to your heart beating. Cause I just wanna look good for you, good for you. Монголд амьдрна гэд одоо ингээд Монгол руу амьдрах гад явж байгаа шүү дээ. Тэгэхэд ер нь найз нар чи яагаад Монголыг гэд ингээд асууж байгаа мó зарим нь Монгол улсын тухай мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр найздаа 3 үгээр тайлбарлаж хэлсэн бол юу гэж хэлсэн бэ? Би өөрөө найз нь дөө. Cool. Тэгээд cool шүү дээ. Нэрээ
яаж хэлв? Cool гэдэг нь хүмүүс нь cool. Тэгээд агаар бас cool. Энэ сайхан гэсэн үг байхгүй юу? Тэгээд жоо чөлөөтэй. Тийм. Чөлөөтэй газар гэж тайлбармаар байгаа. Монголчууд нь зарим монголчууд нь Солонгос их хөгжсөн орн гэж ярьдаг. Харин миний бодлоор биш байхгүй юу? Зүгээр материаллах тийм харагддаг ил байгаа байхгүй юу? Метро байгаа. Харин тэр нь жинхэнэ хөгжсөн гэж хэлж чадах уу гэвэл миний хувьд биш. Хүний сэтгэл санаа ч юм уу тийм хүн өөрөө хүчийг ёстой гэж бодож байгаа. Тийм бодвол би тийм Солонгос Монгол Япон ялгаагүй гэж бодож байна. Буйнах ном бичдэг гэж би дөнгөсөө сонссон байгаа үст. Бичээ шүү. Тэгээд ямар агуулгатай юуны тухай бичсэн ном бэ? Одоо номны нэр бол 있는 그대로 몽골 гэдэг Солонгос хэлээр өдөг нь байгаагаараа Монгол гэдэг өдөгтэй. Энэ Солонгосын өсвөр настай одоо сурагчид зориулаад бичиж байгаа ном байхгүй юу? Одоо Монголын талаар сайн тайлбарлаж өгөх тийм ном бичиж байгаа. Тийм. Тэгээд Солонгос хэл дээр бичиж байгаа гэсэн. Тийм Солонгос хэл дээр бичиж байгаа. Монголын эдийн засаг ч юм уу, одоо өв соёл ч юм уу, түүх байгаль тийм энэ талаар тийм ерөнхийдөө бичиж байгаа. Би банк яагаад бичсмэ гэвэл би надаас асууж байгаа хүн зөндөө байсан байхгүй юу? Яагаад Монгол? Яагаад Монголд амьдарч байгаа? Монгол ямар вэ гэж банк надаас асууж байгаа болохоор ном бичиж өгье гэж. Тэгээд нэмээд одоо Монгол Солонгос хосууд зөндөө байгаа. Монголд бас Солонгост бас тэрийн гэр бүлээс төрсөн хүүхдүүд бас зөндөө байгаа байхгүй юу? Солонгос хэлээр 다문화 가정 гэж хэлдэг. англи хэлээр multicultural family. Олон соёлт гэр бүл. Тийм, олон соёлтой гэр бүл. Ний хүүхдүүдэнд бас яг зориулж байгаа байхгүй юу? Банк Солонгост байж байвал Солонгосын өл мэдэн штий. Харин таны Монгол бол ах нь ингэж харсан шүү. Ингээд сайхан шүү. 이래래. Монголд 이래래. Монголд ирэре гэдэг. Тийм 어디가라 좀 бичмээр санагдаад. Тийм. Одоо баг дуусч байгаа. 30 жилийн дараах Улаанбаатарт мессеж үлдээх гэвэл та юу гэж бичих вэ гэж байна. 30 жилийн дараа Улаанбаатар. Одоо үеэс ирээдүйрөө. Юу вэ, bro? Ари миний жинхэнэсээ хэлмээр байгаа зүйл нь энэгээрээ амьдрал бол үзэсгэлэгтэй шүү гэж хэлмээр байгаа. Тийм. Яагаад гэвэл тийм 30 жилийн дараа ч гэсэн имерхүү жоо үзэсгэлэгтэй байгаасаа гэж хүсэж байгаа болоо. Тийм. Дараагийн асуулт. За. Монголд амьдарч үзэх гэж байгаа гадаад хүнд өгөх нэг үнэн зөвлөгөө. Нэг зөвлөгөө гэж. Монголд ирэх гэж байгаа. Ирэх гэж ирж амьдрах гэж байгаа. Шүдэ сайн бэлдээд ирээрээ. Махс зөндөө идэх болно. Би угаасаа жоохон мах иддэггүй байсан байхгүй юу? Өмнө Монгол ирээс өмнө тийм болохоор жоохон хэцүү байсан. Тийм болохоор жоохон энэ хүчгүй таг юм уу таг жоохон эрүүний хүчгүй хүн байсан. Тийм болохоор энэ жоохон Одоо байх хэрэгтэй шүү. Одоо Игээд сурсан юм байна. Тий, сурсан. За хамгийн сүүлийн асуулт. За. Би Монголд амьдарсандаа гээд өгүүлбэрээ гүйцээгээрээ гэж байна. Би Монголд амьдарсандаа миний амьдралыг хараа үнцэг өөрчлөгдсөн гэж хэлв. гэж хэлмээр. Тий. Яа нэрээ өөрчлөгдсөн. Өмнө бол зүгээр өндөр цалинтай газар очоод байн өдөр шөнөгүй ажиллаад
зүгээр тий амьдрсэн байхаа. Харин Монгол ирээд тэр нь жоохон хосон тийм мэдрэмж төрсэн байхгүй юу? Тгийж амьдраад юу болох юм гэж. Яг тэгж боддог. Тийм. Яг тэгж боддог шүү Монголд. Тийм юунд чухал юм бэ гэж. Юунд гоё юм гэж. Одоо сайхан харилцаатай хоорондоо хайрлах нь илүү чухал биш үү гэж. Тийм. Тийм санаатах, тийм боломжийг надад өгсөн Монголд тийм айгу баяртай байна шүү. Өнөөдрийн бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээ монгол хэлээр Монголын тухай бас сонирхолтой сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгээд бүгд дахин дурсамжтай янзах бичээрэй. Бэлгэнд өгч байна. За баярлалаа. Янзгаа. Ингээд хамтлагсан шоудо бас энийг бэлгэнд өгч байна. Янзах биш. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Баярлалаа. Баяртай.